1919-өөс 1939 онд Япон улс хурдцтай үйлдвэржиж, эдийн засаг өсөн тэлж байсан ч энэ хөгжлийн цаана олон мянган хүүхдийн эрх, амь нас, амьдрах орчин зэрэг олон ноцтой асуудал яригдж байсан юм. Дайны дараах нөхцөлд нярайн эндэгдэл асар өндөр байсан бөгөөд амьд төрсөн мянган яриа тутмын 120-180 нас бардаг гэсэн тооцоо гарсан бөгөөд энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр гэсэн үг юм. Энэ өндөр эндэгдлийн шалтгаанд ядуурал, эрүүл мэндийн дутмаг байдал, тэжээлийн хомсдол зэрэг хүчин зүйл зөнхөлж байв. Ийм эрүүл бус орчин нь амьсгалын замын халдвар, ходоод гэзний өвчин, витамины дутагдал зэрэг олон төрлийн өвчний тархалтыг хурдасгаж, нярайн эндэгдлийг удлам ихсгэсэн юм. Нөгөө талаас 1920 онд Японы үйлдвэрүүдэд ажиллаж байсан нийт ажилчдын тал буюу 53% нь 16-наас хүрээгүй хүүхдүүд байлаа. Тэдний 80 гаруй хувийг нэхэмлийн салбарт ажиллаж байсан охид эзэлж байсан бөгөөд өдөр бүр 12-аас 14 цаг, заримдаа түүнээс журт хугацаагаар ажиллах нь хэвийн үзэгдэл болсон байлаа. Тоосчлт ихтэй үйлдвэрийн хүнд нөхцөлд, ачаалал ихтэй удаан хугацаанд хөдөлмөр эрхэлснээр хүүхдүүд уушгины сүрээ болон бусад олон өвчнөр өвчлөх эрсдэл бий болж цаашлаад өвчсөн тохиолдолд нас барах магадлал нь 4-5 дахин нэмэгддэг байв. 1919-өөс 1939 оны хөгжлийг авч явсан гол бүлгүүдийн нэг нь хүүхдүүд байсан юм. 1920-ад онд торох хөвөнгийн үйлдвэрүүд улсын экспортын төв болсон бөгөөд тэдгээрийн ажиллах хүчний ойролцоогоор 14%-ийг 15-аас доош насны хүүхдүүд эзэлж байв. 1925 он гэхэд торгоны үйлдвэрт ажиллах хэсгийн 80% нь 12-оос 17 настай охид байсан нь хүүхдийн хөдөлмөрийн асуудлын цар хүрээг илтгэнэ. Хүүхдүүд өдөрт 13 цаг ажиллаж, эрүүл ахуйн нөхцөл мөн орчинд олон жил ажилласны улмаас уушгины өвчлөл нийт ажилчдын 20-25% хүрч байв. 1930 он гэхэд зөвхөн хөвөнгийн үйлдвэрт 420 мянган орчим хүүхэд ажиллаж байсан нь Японы аж үйлдвэрийн хямдвартай экспортын гол хүчин зүйл болсныг нотолдог. 1938 он шинжлэгдсэн үйлдвэрийн хууль нь хүүхдийн ажлын цагийг 8 цагаар хязгаарласан ч ядуурл, хяналтын сул байдал зэрэг шалтгаанаар бодит амьдралд бүрэн эргэжиж чадсангүй. Энэ бүхэн Японы хөгжлийн хажууд хүүхдийн эрхийн хамгаалал хангалтгүй байсныг харуулдаг бөгөөд эдийн засгийн өсөлт хүний хөгжлийн өртгөөр явагдаж болохгүйг сануулсан сургамж болон үлдсэн юм а. Юуны өмнө хүүхэд бүр амьд явах болон эрүүл мэндийн хүрээлэг авах хэрэгтэй. Гэвч 1920-аас 35 оны Японы статистикийн мэдээллүүд энэ эрх бодит амьдрал дээр хангалтгүй байсныг тод харуулдаг. Хоол хүнсний хүртээмж огцон бурж, нэг хүн ногдох хилжлэг 1920 онд 2000 кг байсан бол 1935 он гэхэд 1850 кг болж буурсан нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоос бол байсныг нотлохоо билээ. Даршин дэлгэхэд хүүхдийн эрүүл хөгжөхөд хангалттай килокалорийн хэмжээ нь 2200-аас дээш байдаг билээ. Хангалттай хэмжээний илчлэгээ авч чадахгүй байгаагийн улмаас хүүхдүүдийн биеийн өсөлт цааш 6-аас 14 насны хүүхдүүдийн дундаж өндөр, жилээс жилд бараг өсөхгүй хэвийн стандартаас доогуур байжээ. 1920-аас 35 онд хөвгүүдийн дундаж өндөр ердөө 3.1 см, огтын 3.4 см-ээр нэмэгдсэн нь 15 жилийн хугацаанд маш бага өсөлт билээ. Мөн адил жингийн өсөлт өндөртэй адил удаашрсан. 15 жилийн хугацаанд жингийн дундаж 1.8 кг-аар нэмэгдсэн байна. Тухайн үед Японд үдийн хоолны систем сайн хөгжөөгүй бөгөөд хоол хүнсний үйлчлэгээний хүртээмж маш бага үзүүлэлттэй. Баян ядуу үрхийн хоорондын ялгаа хүүхэд бүр ижил хэмжээний аюулгүй хоол хүнс авах боломжийг нь хязгаарлаж байжээ. 1919-өөс 1939 он бол Японы аж үйлдвэрчлэлийн түргэн өсөлттэй үе бөгөөд үйлдвэр, уурхай, хөдөө аж ахуйн салбарт 10-аас 14 насны хүүхдүүд өргөнөөр хөдөлмөр эрхэлж байсан. Хөдөлмөрийн яам 1920-од онд хязгаарлалт хийх орлого хийсэн боловч олон үйлдвэр хуулийг мөрдөөгүй бөгөөд ядуу айл өрхийн орлогын дутагдал, дайны өмнөх үйлдвэрлэлийн өсөлт хүүхдийн хөдөлмөрийг улам нэмэгдүүлжээ. Тус статистикаас харахад 1919 онд 820 мянган хүүхэд ажиллаж байсан бол 1939 он гэхэд 2.3 саяд хүрсэн нь Японы аж үйлдвэрчлэлийн энгийн сул хөдөлмөрийн гол их үүсвэр нь хүүхдүүд байсныг харуулж байна. 1930 онд Японы хүүхдийн хөдөлмөрийн 62% нь нэхэмлийн салбарт төвлөрсөн. Энэ нь Японы аж үйлдвэрчлэлийн хамгийн гол салбар хамгийн их экспортын орлоготой хэсэг нь байсан талбайтай. Үйлдвэрүүд олон тооны охидыг хөдөө орон нутгаас илсүүлдэг байв. 1919-өөс 39 он хүртэл Японы боловсрал мэдэгдэхүй зүссэн. Тухайн үед бага боловсролыг үндсэндээ бүх хүүхэд хангаж насан туршидчдын бичиг үсэг тайлагдал таацтай хамгийн өндөр түвшинд байлаа. Сургуулийн бүтэц тодорхой бага сургууль 6 жилийн сургуульчтай 1919 онд улс таяр 24 мянга гаруй сургууль ажиллаж байсан. Харин дунд сургуулийн хүүхдүүд 10-аас 15% нь хамрагдаж эхэлсэн ч дараа нь техникийн болон мэргэжлийн сургуулиудын топ бүртгэцтэй өссөн. 1919-өөс 29 онд заавал сурах хууль бүрэн эргэжиж стандарт хөтөлбөр багш сургуулийн барилга гэд бүгд хангагдсан.
Хүүхдийн хөдөлмөрийн оролцоо хязгаарлагдсанаар эрт нэмэгдсэн хэдий ч 1930-аас 39 онд эдийн засгийн хямралаас зарим хөдөө орон нутагт эрдэс бага зэрэг буурсан. Тэгсэн хэдий ч улсын дунд 98-аас 99% хадгалж чадсан. Тухайн үед үндэсний сэтгэлгээ цэргийн чиглэлийн хичээлүүд төлхөө орж байв. Багш нарын тооч нэмэгдэж 1919 онд 250 мянга байсан бол 1939 онд 350 мянга болж бага сургуулийн сурагчдын тоо 6.5 саяас 7.5 сая болж өссөн. Энэ бүх үзүүлэлт Японы боловсролын тогтолцоо 1919-с 39 онд хэрхэн амжилттай хөгжиж Азитай бичиг үсэг тайлагдалт хамгийн өндөр түвшинд хүрснийг тод харуулж байна.